Энэ Монголын өрнгийн биржээс юу нас үйл одоо хөрөгч Монголын өрнгийн зах зээл хөрөнгөний бирж дэх хөрөгч чадрыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн. Тэгэхээр үеийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөж. За Монголын хөрөнгөний зах зээл дээр одоо бусад олон улсын хөгжиж буй зах зээлийн ангилалт бол одоо 20 гаруй бирж байна. Монголын хөрөнгөний биржийн хувьд бол бусад одоо хөгжиж буй зах зээлийн ангилалтаа бусад биржүүдтэй харьцуулахад бол харьцангуй хөрөх чадвар бол сул байна. За тодорхой тоо хэлэхэд бол хөрөх чадварын хувь хэмжээ одоо манай дээр байгаа бүтээгдэхүүнүүдийг нийлбэр одоо тоогоор наваад үзвэл 4.1 куб байна гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал одоо та хувьцаа худалдаж аваад буцаага зархад бол эрэлт бага байна гэсэн үг. Тэгэхээр энэ бас хөрөх чадварыг илүү сайжруулахын тулд яалтчгүй одоо Монголын хөрөнгөний зах зээлийг одоо дараагийн хөгжлийн дараагийн шатанд гаргахын тулд бол тусгай хөтөлбөр бол Монголын хөрөнгөний биржээс хэрэгжүүлэхээр бол албан ёсоор өнгөрсөн 7 хоногт бол зарласан. За энэ хөтөлбөрийн хүрээнд бид бүхэн бол зах зээл үүсгэгчийн тогтолцоо журмандаа бол нэмэлт өөрчлөлт оруулж байна. За зах зээл үүсгэгчийн журманд бол гол одоо өөрчлөгдөж байгаа зүйлүүд бол илүү зах зээлийн дэмжих тэр дундаа одоо зах зээл үүсгэх одоо талд илүү одоо дэмжих бодлого буюу урамшууллын бодлого барих. За зарим хатуу байсан зохицуултуудыг бид нар илүү бас уян хатан болгох чиглэлд. За үүнийгээ дагаад бас одоо бид бүгдийн нэрлэгээр бол short sale. Short sale-ийн журмыг бас нэвтрүүлэхээр бид бүгд бас ажиллаж байна. За мөн одоо манай топ 20 индексээс гадна салбарын бас энэ төрөлцсөн индексийг бид бүхэн бас энэ ажлын хүрээнд тусгай хөтөлбөрийн хүрээнд бол бий болгоно гэсэн ийм зорилго тавиад ажиллаж байна. Тухайлбал одоо манайх дээр бүртгэлтэй байгаа уул уурхайн компаниудыг нэг багц болгоно гэдэг ч юм уу. За санхүүгийн байгууллагуудыг одоо нэг багц. За мөн түнчлэн одоо хамгийн их нотлог шиг өгж байгаа одоо компаниудыг ангилах. За мөн түнчлэн одоо үүнийгээ дагаад бид бүгдийн нэрлэлгээр энэ яг тухайн индексүүдийг дагсан хөрөнгө оруулалтын сангуудыг хөгжүүлэхийн чиглэлд бол онцгой анхаарч бас ажиллана. За тусгай хөтөлбөрийн хүрээнд бас хамгийн гол хийгдэх ажлын одоо нэг бүрэлдэхүүн хэсэг нь бол яалтчгүй одоо Монголын хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулагч дотоод хөрөнгө оруулагчдыг бас нэмэгдүүлэх юм хэрэгцээ шаардлагууд байгаа. Үүний тулд Монголын хөрөнгөний биржээс ялангуяа энэ дотоодын иргэдийн хөрөнгө оруулах энэ сонирхлыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо илүү хөгжүүлэх, үүнийгээ олон нийтэд одоо таниулан сурталчлах ийм чиглэлд бол бас ажиллах ийм зорилготойгоор тусгай хөтөлбөрийг бол санаачлан одоо хэрэгжүүлж эхлэв. Тэгэхээр арах юм бол Монголын өрнгийн бирж одоо одоогийн байдлаар зах зээл үйлдвэрчийн журам одоо байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ журамд нь юу болохгүй байсан, ер нь ямар юмыг өөрчлөх шаардлагатай байсан бол одоогийн байдлаар ямар өөрчлөлт оруулсан байгаа гэж байна. За яг хуу өмнө нь бол брокеринг компани зөвхөн үнэт цаасны компани зах зээлд одоо үүсгэгчээр бол бүртгүүлэх боломжтой байсан. За үүнийг бол бид бүхэн бас дотоод болон гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагч болох одоо хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгө оруулалтын менежментийн компаниудыг бүртгэх боломжтой болгосон байгаа нэгт. За хоёрт үнэт цаас гаргагчтай гэрээ хийсний үндсэн дээр одоо зах зээл үүсгэгчийг бүртгэдэг байсан бол одоо энэ удаад нэмэлт өөрчлөлтөөр бол гэрээ байгуулах шаардлагагүй болсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо зах зээл үүсгэгчээр бол шууд бүртгүүлэх эрхийг бол нээж өгсөн гэж ойлгож байна. За гуравт бол үүргийн хэрэгжилт. За үндсэн арилжааны шимтгэлийг бол бид бүхэн одоо 100% хүртэл бол хөнгөлсөн байгаа эхний 3 жил. За нэмэлтээр одоо мэдээлэл буюу одоо Монголын хөрөнгөний биржийн дата мэдээллийг авж байгаа энэ нөхцөлийг бол илүү одоо мэдээллийн нэг урсгалтай болох үүднээс бас төлбөрийн одоо зохицуултыг бол тэглэж өгсөн баг. За дөрөвт бол зах зээл үүсгэгчийн үүрэг хариуцлага шаардлагуудыг бол илүү ойлгомжтой буюу уян хатан болгож өгсөн ийм гол дөрвөн өөрчлөлтийг бол зах зээл үүсгэгчийн журамд бол тодтогч болохоор байна. Тэгэхээр мэдээж одоогийн байдлаар бол зах зээл үүсгэгч нэг талдаа бас нөгөө талдаа шорт арилжагч нар орж иж. Энэ бол ер нь л дэд бүтцийн байгууллагууд энэ бол нэлээд системийн өөрчлөлт шаардж байна. Тэгэхээр ер нь бол одоогийн байдлаар үйл явц ямар
одоо прогресс явж байгаа бол ер нь одоогийн байдлаар зах зээлд одоо хөрөнгө оруулагчид хизээ шинэ орчин арилжаа гэхээр нэвтрэх үйлдэлтэй байж болох юм. За альва хөрөнгөний зах зээл хөрөнгө оруулалт бол дандаа дунд олон урт хугацааных байдаг. За энэ ч агуулгаараа бас хөрөнгөний зах зээл дээр илүү хурд гэхээс илүүтэйгээр илүү ихтгэлцэл, ил тод байдал, хариуцлага бий болгохоор Монголын хөрөнгөний бирж бол зорж байна. За Монголын хөрөнгөний биржийн хувьд бол хүрэх чадварын тоо хэмжээг 4.1%-аас эх 5 жилд энэ тусгай хөтөлбөрийн хүрээнд бол 10% нэмэх одоо хувь хүртэл одоо бий болгох энэ зорилгыг бол одоо манай баг хамт олон тавиад бол ажиллаж байна. Тэгэхээр арцхан бол шорт арилжаар нь бол батлагтаад өнгөрсөн оны сүүлээр бол батлагдчих байсан. Тэгэхээр одоогийн байдлаар энэ ерөн системийн нэвтрэлт нь явж байгаа юм брокеринг компаниудтайгаа хамтраж одоо энэ бүгдийг нь бол зохицуулж байгаа гэж таамаглаж байна. За шорт арилжааны хувьд бол бид бүхэн бэлтгэл ажлаа хангаад ерөнхийдөө дуусч байна. Ингээд зах зээлийн оролцогч талуудаас бол санал авахар бол удахгүй хөргүүлнэ. За энэ хүрээнд бол санал аваад Монголын одоо хөрөнгөний зах зээл дээр бас нэг шинэ бүтээгдэхүүн бий болно гэсэн ийм зорилго итгэл үнэмшилтэйгээр бол бид бүгдийн хувьд бол зохион байгуулалт ажлаа төлөвлөд ажиллаж байна гэж ойлгож байна. Тэгэхээр бас тусгай хөтөлбөрийн хүрээнд бас арилжааны одоо идэхийг нэмэгдүүлнэ гэсэн зах зээл үүсгэж нэмэхээс гадна ер нь хөрөнгө оруулагчид илүү ер нь таатай арилжааны нөхцөл байдлыг бий болгох гэсэн. Энэ дээр ер нь ямар өөрчлөлтүүд хийсэн бэ? Яг уу одоо ингээд манай хөрөнгөний зах зээл дээрх бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн одоо төрөл бол зах зээл үүсгэгчийн журам одоо хэрэгжүүлж эхэлж нэвтрүүлснээр бол нэмэгдэнэ. За энэ хүрээнд бас түрүүний хэлсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг үл үе шаттайгаар бий болгосны одоо үр дүнд Монголын одоо дотоодын хөрөнгө оруулагч мөн түнчлэн одоо гадаадын хөрөнгийн одоо сангуудыг Монгол руу татан төвлөрүүлэх чиглэлд бол Монголын хөрөнгөний биржийн зүгээс бол өндөр ач холбогдол гэж ажиллаж байна гэж ойлгож байна.